За өдрийн мэнд хүргэе үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон шин дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. За бид өнөөдөр хуульчийн эрх ба нийгэм гэсэн сэдвийн хүрээнд хуульчдын эрх ашиг, хуульчдын хууль ёсны эрх ашигыг хамгаалах асуудлын талаар ярилцах болно. За манай студид өнөөдрийн зочин Монголын хуульчдын холбооны хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн хуульч амар санаа хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе, нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Юуны өмнө та манай үзэх сонсогчдод зориулаад өөрийгөө нэг танилцуулаач. За хуулийн салбарт хэддэг жилдээ ажиллаж байна. За ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байв? За одоо сүүлийн үед бол хуульчид харьцангуй нэг салбар руугаа мэрэгчдэг болсон тий. Таны одоо мэрэгчсэн, дагнадаг, судалдаг гэдэг юм уу? Тэр салбар эрх зүйн аль салбар эрх зүй гэх мэтчлэнгээр нэг танилцуулаад өгөөч. За 2011 онд төгссөнөөс хойш бол энэ яг хууль эрх зүйн салбартаа бол ажиллаж байна. За 2011 онд төгсөөд Шихутг сургуульд одоо багшаар ажиллаж эхэлсэн. За ингээ 2015 онд бол Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчаар одоо гишүүн болсон. За үүнээс хойш бол нэг хэсэг бол одоо өмгөөллийн тухай хууль батгдахаас өмнө өмгөөлөгч бол хуульчнаар бол дээд шүүх төсөлт өгөөд за ингээд шүүх төлөөлөх эрхээ нэгдээд одоо өмгөөллийн эрхтэй болдог байлаа. За миний хувьд бол сүүлд одоо өмгөөллийн хууль гараад за шалгалт өгөөд өмгөөлөгч болдог. Яг энэний одоо анхны одоо шалгалт өгөөд энэ өмгөөллийн эрхээ авсан. За одоогоор бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхгүй төлөвлөсөн байгаа. За тэгээ багшлах явцдаа бол захиргааны эрх зүйн чиглэлээр одоо хүртэл багшилж байгаа. За тэгэхээр судалгааны хувьд бол харьцангуй одоо шинжлэх ухааны хосолсон тийм салбарууд их сонирхоод байгаа. Манай хуулийнхан бол одоо эрүүгийн чиглэлээр гэх юм бол эрүүгийн ялын бодлого гэдэг юм уу, зарчим гэдэг юм уу. За ингээд задлаад хохирогч судал гэдэг юм уу, юу гэдэг ингээд прокурорын, за шүүхийн үйл ажиллагаанд ингээд судалгаа хийж. Миний хувьд бол нийгэмдэр үүссэн тодорхой харилцаанууд хуулиар зайлшгүй зохицуулагдах ёстой байна буюу шин төрлийн харилцаа. Шинжлэх ухааны дэвшлүүд хүн төрөлхтөнд нөлөөлж байгаа нөлөөллийг бид нар хуулиар зүй зохистой хэмжээнд зохицуулах ёстой гэдэг юм бодолтой байдаг. Тэгээ одоо хүний генетикийн эрх зүйн орчин ямар байх ёстой гэдэг судалгаа одоо докторийн ажил бол бичсэн байгаа. За өнөөдрийн та бүхэн ярилцах сэдэв болохоор хуульчийн эрх ашиг сонирхол гэсэн сэдэв байгаа тий. Та энэ хуульчийн эрх ашиг сонирхол гэж юу юу хэлж байгааг тайлбарлаад өгөөч. За магадгүй үзэгч сонсогчд энгийн иргэд сонсох юм бол нэг юм ашиг сонирхол гэсэн үгтэй. Ер нь энэ томьёолыг харахаар бас жоохон модон томьёолтой юм байна гэж би харлаа л да. Тэгэхээр та манай өнөөдрийн үндсэн сэдвийн дагуу манай үзэгч сонсогчдод хуульчийн эрх гэж юу юу яриад байгаа юм тэрийг нэг тайлбарлаад өг. Бид нар эрх гэдгийг бол дийлэгт хүмүүс маань бол ойлголттой болцсон, мэддэг, за энийхээ эрхийн төлөө дуурдаг болсон байна. Тэгэхээр мэрэгжлийн эрх гэсэн тусгаасан нийгэмдэр юм харилцаанд байна. Одоо тухайлбал эмчийн, төрийн албаагчийн, инженерүүдийн, дизайнерын, за химэл оюуны сүүлийн мундаг инженерүүдийн ч гэдэг юм уу гэдэг. За урлагийнхных, за ахмадуудын, за Монгол улс бол залуучдын хөгжлийг дэмжих тухай хуультай. Тэгээ залуучдын эрх гэдэг юм. За сүүлд бол малчны тухай хууль батлагдсан тийм ээ 2024 онд. За тэгэхээр малчид бас тодорхой эрхтэй байх юм байна. Тэгээ энэ хуульчийн эрх гэдэг асуудал дээр магадгүй нийгэмтэй яагаад холбогдоод байгаа юм бэ гэхээр энэ нийгэмдэр хуулиар зохицуулагдах зайлшгүй шаардлага хэрэгцээ үүссэн учраас хуульчийн эрх зүйн байдлын хуулиар хуульчийн эрхүүдийг за бусад холбогдох хуулиар энэ хуульч нарын эрхүүдийг томьёолж өгч. Тэгээ яагаад энэ эрхийг ярьж ийм вэхээр бид нэг юм хуульч гэдэг нь хуулиа мэддэг учраас өөрөө ерөөсөө эрхэн зөрчигддөг. За хуульч гэхээр одоо их хил амтай альва асуудалд ерөөсөө хуульчтай маргах юм болов гэдэг юм олон зүйл ярьдаг боловч бусдын эрхийг хамгаалах ёстой юм шиг тийм. Цэвэр үйлчлэгээний одоо хуульч нар бол ерөөсөө үйлчлүүлэгчийнхаа за шүүгч прокурор бол хууль заасан төрийн чиглэлийг хэрэгжүүлэх шударга байх гэх ийм зүйлүүдийг ярьдаг. Гэтэл энэ хүмүүс маань цаана яг адилхан бид нар бодгалууд байна. Тэгэхээр
тэр хүн ч гэсэн ирэх байх хэрэгтэй. Яг мэрэгжилтэйгээ холбоотой эрсдэл үүсдэг учраас. Тухайлбал магадгүй эмч хүн тухайн үжиднийг эмчлэх явцад одоо гаднаас янз бүрийн хүмүүс гэдэг юм орж ирээл ингэх ёстой, тэгэх ёстой гэж хэлүүлдэг шүү дээ. Яг эмчилгээний өрөөндөө за мэс заслын эмч бол хагалгааны өрөөнд зөвхөн эмчнэр байдаг, сувлагчнар байдаг, өөрхөн ордоггүй. Тэрнтэй адилхан хуульч өөрөө мэрэгжлийн үйл ажиллагаа явуулахад тодорхой ийм эрхүүдийг эдлэх ёстой байна. Тэгээ нөгөө талаараа нийгэм гэдгийг бид нар маш том одоо хүрээнд үздэг. Тэгээ нийгмийн харилцаанд хуульч өөрийн эрхийг хамгаалуулах эрхтэй. Тэг энэ зүйлээс одоо магадгүй энэ сэдв гарчиг цаашдын яриануд бас задрах байгаа. Тэгээ Монгол улсад бол нийт яг төтгөл зүйлээгүй 8 орчим байгаа хуульч нар. За тэрнээс одоо яг идэвхтэй үйл ажиллагаа бүртгэлтэй бол 5115 хуульч нар. За энэ бол нөө шүүгч, прокурор, нотрот, өмгөөлөгч, за бусад хуульч нар маань ингээд нэгдээд 5000 гаруй хуульчтай байж байна гэсэн үг. Тэгэхээр энэ 5000 гаруй хуульчдын эрх ашигын асуудал яригдж байна. За энэний цаанд төтгөл зүйлээд төрийн албанд юм уу урт хугацаанд дагаад гişээ авахар болсон гэдэг юм эрхээ төтгөлзүүлсэн хүмүүс байна. Тэгэхээр тэр хүмүүсийн асуудал гарч ирж байгаа. За би дараач асуулт илүү сүүлийн үед яригдаад байгаа кейсийн талаар асууя гэж бодлоо. За сүүлийн үед нийгэмд онц ноцтой гэмт хэрэгүүдийн талаарх мэдээлэл олон нийтэд цацагддаг болсон. За түүнийг дагаад иргэд маань, олон нийт маань хуульчдыг тий. За тухайлбал шүүгчийг нь ийм шүүгч байгаа юм байна. Ингэж шүүдэг юм байна гэх мэтчлэн. За сая бол бүр прокурорын зургийг тавьж байгаад тий. За энэ прокурор нь хараад авмаа гэсэн байдалтай. А тэр битгэл хохирогчийн өмгөөлөгчийг болохоор холбогдогчийн өмгөөлөгч байна. Ямар олон хүн өмгөөлдیں гэх мэтчлэн. За бүр улсын өмгөөлөгч томилогдоод өмгөөлж байгаа тохиолдлыг хүртэл буруутгах маягтай. Ер нь яагаад энэ хүмүүсийг ус өмгөөлөх ёстой гэх мэтчсэн байдлаар хуульчдын нэр хүндэд за хуульчдын одоо та бидний яриад байгаа энэ эрхэд халдах тохиолдлууд түгээмэл боллоо. За энэ асуудлыг та нэгдүгürt юу гэж харж байгаа вэ? Хоёрдугаарт ер нь энэ асуудлаас бид нэр яаж өөрсдөө хамгаалах ёстой юм? Хуульчдын хувьд. Хоёр том хүчин зүйл байна. Нэгдүгürt нь нийгэмд мэдээлэл мэдлэг хомс байгаа учраас энэ асуудал үүсэж байгаа. Тухайлбал юу вэ гэхээр хуульч өөрөө яг ямар онцлогтой мэрэгжил вэ гэдгийг бид нар зөв ойлгох хэрэгтэй. Хуульч болвол хууль захирагддаг. Бидний эцэг хууль гэд нэрдэг үндсэн хуулийн хэрэгжилтийн суур үндэс нь хуульч нар л хэрэгжүүлж одоо баталгааг хангаж идэг. Тэгтэл бид юу лөө харж ийн вэ гэхээр хуульч юу хийж болдог, юу хийж болдоггүй. За хуульчид ямар үүрэгтэй вэ гэдгийг бас дутуу мэдлэгтэй болмоос ийм асуудал үүсэж байна. Хоёр дахь том хүчин зүйл нь юу гэхээр хуульч нар бид нар өөрсдөө энэ эрх ашигаа төдийлөн одоо хамгаалуулахаар ажилддаг. Яг тэгэхээр одоо ийм зүйл байна л да. За нийгмийн за хэдэн зуун мянган хүмүүс ингээд захим орчинд Facebook дээр юм уу, Instagram, Twitter дээр тухайн хуульчлуу үзэн ядах, хардах, сэрдэх олон хэлбэрээр одоо хар байдлаар харлуулж дайрч энэ хүн мөнгөний төлөө юу гэж худалдахад бэлэн хүн байна гэдэг юм уу. Энэ эсвэл энэс одоо ашиг сонирхлын зөрчилтэй эндээ туслах гад байна, ял завших гад байна гэдэг юм уу. Эсвэл нөгөө талд үйлчлэлээ гэдэг юм олон зүйлүүдийг гарч эхэлж. Тэгэд энэ тохиолдол болгон дээр хуульч нар сэтгүүлчдийг төдийлөн одоо юу гэдгийг хуулийн хэлтийн байгууллага шүүхт ханддаг. Ингээд орхидог. За ер нь бол эвлэрч за ингээд дайрчлаад. Шүүхээс гарч ирэхэд ойлгомжтой. Нэгтэл нь ялагдж байгаа хууль зуутгаараа. За тэгэхээр эндээс мэдээж хэрэг өдөр тутам хэдэн 10 хэрэг шийдэгдэж байгаа. Эцлэн. За ингээд шийдэгдсэний дараагаар мэдээж хэрэг нэг хэсэг нь баярлал, нэг хэсэг нь гомдолтой үлдэж байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдалд ажиллаад сурцсан хуульч нар маань магадгүй энийг одоо хэвийн зүйл мэтэр хардаг гэсэн. Энэ манай өмгөөлийн фермд байсан залуу сүлд тустай ферм байгуулсан хил амд орцол явсан байна гэж. Нөгөө адлагдж байгаа хуульч маань бол өөрөө баг Facebook ч ашигладаг, Instagram ашигладаг.
Ашиглах юм бол одоо магадгүй хүмүүс тэрэн лөө их дайрдаг. За утасны дугаар нь болох юм бол утасны дугаар руу залгаач болооч гэдэг юм ийм зүйл бол гарч ирдэг. Тэгээ их хумигдмал орон зайд ажиллаж байгаа яг үнийг хэлэхэд. Төрийн албаагч өнөөдөр бас ийм хумигдмал орон зайд байдаг. Тэгэхээр хуульч нар бол өөрийн чөлөөт орон зай гэдэг зүйл маш хомсолс нийгэмдэр. Өөрийн гэрээ хаяга хүнд хэлэхээс имээх. За гэр бүлийн гишүүдийнхээ зургийг олон нийтэд тавьж чаддаггүй. Тийм. Ер нь тавьдаггүй шүү дээ. Тавьдаггүй. Гэтэл энийг ямар ч олон улсын баримтч Монгол улсын эрх зүйн баримтч хууль тогтоомж дээр гэр бүлийн зураг тавихгүй байх нь гэр бүлийн нууцл гэсэн юм үүрэг юм уу ёс зүйн асуудал байхгүй. Тавих хэрэгтэй. Яагаад тэд энэ гэр бүл энэ миний хүүхэд шүү. Би хүүхдийнхээ тэр сургууль дээр Эрдмийн баяр дээр нь оролцож байна гэж тавьж чадахгүй гэхээр магадгүй энэ нийгмээс дайрж байгаа энэ сөрөг зүйлээс айж. Тийм. Зүв бус нөлөөллөөс айж байгаа тий. Тийм. Тэгэхээр бид эндээс энэ хоёр нөхцөл байдал буюу нийгмээс буруу мэдээлэлтэйгээр дайрж байгаа зүйл. За энэ зохион байгуулалттай ч байж болно. Зарим төрлийн маргаан дээр ингээд шүүхийн гадаа очиод жагсаал урайлж байгаа. Тэгээ тэнд байгаа шүүгч тэр хүмүүс ингээд дайралтын дунд ирэхэд хэдийгээр мэргэжлийн үйл ажиллагаа хараа тус байх гэдэг тэр хүнд үндсүүл байгаа ч гэсэн хүн болсон хойно тодорхой хэмжээнд хүндрэлтэй нөхцөлөд үүсэж байгаа. Тийм жишээ нь одоо арга эрт нь ямар санагдаж байгаа л тий. Одоо тухайлбал хэдэн жилийн өмнө прокурор залуу хүүхдээ сургуульд хөргөж өгсөн тэгээд энэ хэвлэлийнхаа очиод сайд байсан баха. Энд явж гин гээд тэгээ нөгөө залуу зогтож байгаа. Тийм тэгсэн. Тэр хүн хүүхдээ хөргөж өгөх буюу бүр үндсэн хуулиар журамт хүргдэг байгаа тийм. Гэр бүлийнхаа одоо үр хүүхдээ өсгөх, хамгаалах. За энэ гэр бүлийн хууль дээр ч байдаг. Хүн ёсоор ч гэсэн хүн өөрийнхөө хүүхдийг сургуульд хөргөж өгсөн. Тэгэхээр ийм зүйлд хүртэл нийгэм шахалтууд үүсгдэг. Тийм. Тэн дээр чинь бүр сэтгүүлч та сая хэрэгээ шийдэж чад гараад ирж байгаа мó гэд тий сургуулиас гарч ирснийхэн дараа тэгж асуудаг шүү дээ тий. Тэгээд сая өнгөрсөн энэ хүнд нөхцөл байдал мэдээж хэрэг харамсалтай зүйлүүд гарсан. Энэ мэдээллийг нэгдүгürt олон нийт тавих нь өөрөө нийгмийг айц тавтуулдаг. Судлаачдын талаар бол тийм нэг байр суурьт ер нь тийм аюултай зүйлийг гаргах, хүний сэтгэл зүйд таатай бус нөхцөлийг үүсгэж байна. Тэгэд тэн дээр урьдчилан таамаглаад байдлаар энэ прокурор одоо хэргийг удаашруулж байна. Энэ шүүгч хэргийг удаашруулж байна. Энэ өмгөөлөгч одоо хэргийг хурдлуулахгүй байж байна. Тэгээ Монгол улс бол шүүхийн өөрийн одоо маш ариун түүхтэй. За бидний хууль одоо процессын хуулиуд бол шүүхийн маргаан шийдэж байгаа хуулиуд одоо юу гэдгийг муу хууль биш. Тэнд мэдээж хэрэг тодорхой ажиллагаанаар явж байгаа учраас хуулийн хугацаанаар байгаа. Тэгэхээр ингээд нийгмээр дайрах юм бол энэ шүүгчнэр, өмгөөлөгчнэр, прокурор, за бусад хуульчнар ингээд ер нь бол зүгээр л одоо өөрийнх нь талд шийднэ ч гэдэг юм. Эсвэл урьдчилан нийгмээс захиалга өгдөг. Одоо цаадсын ялыг хүртэл сэргээх төвшөнд манай хуулийн салбарынхан хүртэл өөрсдөө дуурайд эхэлсэн гэх мэтлэн. Сэргээгүүл бол тэр ялыг шүүх хэрэглэх боломжгүй. За энэ өөрөө манай нэгдүгээр Орсын олон улсын конвенцийн асуудал бас байгаа. Улсын үүрэг гэдэг юм. Гэт ийм олон зүйл байхдаа бид магадгүй нийгмээс ийм шахалтуудыг үүсгэж байдаг. Тэгээ тэр хүн цаашаа тухайн маргаанаас за энэ олон улсын хуульчдын холбооны нэг юм стандарт байна. Тэгээ тэр стандарт юу гэж нэхэр тухайн маргааныг шийдвэрлсэнтэй холбогдуулан хуульчд үнэлэлт өгөхийг одоо төр болон бус байгуулс хоригддаг юм баримтж. Тэгээ яаж юм вэхээр яллагдагчийн талд өмүүлэгч ажиллаж болно. Тэр хүн ямар ч муухай зүйл үлдсэн бай үндсэн хуулиар тэр хүн өмгөөлүүлэх эрхтэй. Олон улсад бол манай хуульчдын холбоон дээр мөн томилогдох өмгөөлөгч байдаг. Тэгээ энэ хүн ажиллал хийж байгаа. Тэгэхээр бид юу гэж олж харах хэрэгтэй вэ гэхээр магадгүй өвчтөн ингээд эмнэлэг дээр ирэхэд эмч чи ямар ёс зүйтэй хүн бэ? Сайн юм уу муу юу? За тэрний чин дараа би цусыг чин тогтоох асуудлыг бодно гэж байдаггүй. Энтэй адилхан манай салбар, хуулийн салбар минут секунд яг хүний амь настай л адилхан. Магадгүй хоригдож байгаа хүнийг батлан даалтанд гаргахад тэр батлан даалт гаргах шийдвэр гарсантай зэрэгцээ тухайн хүнийг одоо минут секунд жалтахгүйгээр тэр хүнийг гаргаж байгаа юм. Бидний зориод байгаа тэр гоё нийгэм, хүмүүнлэг нийгэм, хүний эрхийг хангасан нийгэм гэдэг нь цэвэр хуульчтай холбоотой.
бид хэрвээ шударгасыг хүсч ивэл бидний шүүгч болон энэ хуульчдын хараад тус байдал гэдгийг л бий болох хэрэгтэй. А ингэснээр бид нар тэр хүсэж байгаа шударгаас хуулийн хэрэгжилт гэдэг зүйл яригдаж байна. Гэтэл бид эргүүлээд нийгэм маань хуульчдыгаа муу талаас нь харуулж тэгэд эргүүлээд хуульчдыг тэр шийдвэрийг буруу гаргадаг гэдэг зүйлийг олон нийт түгээснээр ямар ашигтай юм бэ гэдгийг би одоо ашигтай гайхад. Энэ зүйл эргүүлээд шүүхт бид нар хуульд итгэхгүй бол энэ нийгэм өөр хаашаа явах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Би болохоор одоо танаас нэг юм асуумаар байна. За та хоёр болохоор одоо нөгөө хуульч нарын ажилд те олон нийтээс ирж байгаа дарамт шахалтын талаар ярьлаа те. За ер нь бол сүүлийн үед тэр тусмаа цахим орчинд бол маш их байдаг болцсон. Одоо манай өмгөөлөгч нар бол ер нь жоохон тийм олонний одоо юу гэдэг олонний дунд асуудалтай яригдж байгаа тэр хэрэгүүдийг өмгөөлөхөөс татгалзах маягтай. За ашиг гих маягтай асуудлууд бол нэлээдгүй байна. Тэнгүүт энэ асуудал дээр ер нь ямар хамгаалалт байх ёстой? Одоо жишээ нь олон улсын баарын холбоо жишээ нь хуульчтай яаж хамгаалдаг юм? За Монголын хуульчтай холбоо тэгвэл за мөн тухайлан танаа ороо тий. За энэ асуудлууд дээр одоо яаж хандж байгаа вэ? За бодлогын тодорхой баримтчүүд байна уу? Гэх мэтчлэн. Тийм. За өнгөрсөн жилийн хугацаанд манай хорон дээр хоёр хүсэлт ирсэн. За энэ мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх явцад нөлөөлж байгаа юм нөлөөл байна гэдэг. За энэ хурлаар тухайн хүсэлтүүдийг за гаргаж байгаа мэдээллүүдийг хорноос төлөөлөгчнөр томилогдоод хуралдаа шийдвэрлсэн. Тэгээ бидний үгсэн гэхээр нэгдүгürt яг энийг шийдвэрлэх гэхээр одоо хуульч нар өөрсдөө сууж байгаа. Хуульч өөрөө гомдол гаргаж байгаа. Мэдээлэл хүсэл гаргаж байгаа. За миний мэргэжлийн үйл ажиллагаанд ингээ нөлөөллүүд үүслээ. За инхээр яг хорооны одоо хуульч эрхцэн байдлын тухай хууль заасан дүрм дотоод журмуудаар бол бид нэр дүгнэлтийг л гаргаж өгөх юм байна. За энэ дүгнэлт өөрөө ямар эрхцэн үр дагаврыг үүсгэх вэ гэхээр шууд үр дагавар үүсэхгүй. Зөвхөн нөлөөлөлд орсон байна орохгүй байна гэдэг ийм асуудал гарч ирж байна. Тэгээ тэр хүсэлтэн дээр бол харахад тухайн өмгөөлөгчийн хувийн одоо хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулиар хамгаалагдсан мэдээллүүдийг олон нийтэд тавьсан байна. Гэрээ аяг, гэр бүлийн гишүүнийхэн ажлын байр, хэдэн онд яаж хаана ажиллаж исэн. За хүүхдийн мэдээлэл. Эргүүлээд энэ мэдээлэл юу вэ гэхээр тухайн өмгөөлөгчийн болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал гэдэг зүйлийг хөндөгдөж эхэлж байна. Тэгэхээр магадгүй бид цаашдаа энэ асуудал дээр ирэхэд бид нар одоо хууль хяналтын байгууллагт хандах эрх нээлттэй байгаа учраас гэдэл одоогийн нөхцөлд орхиж. Цаашдаа бол энийг бол шууд мэдээлэл гарах боломжоор хангах хэрэгтэй байна. Эрх зүйн орчныг бий болгох. Нөгөө талаараа одоо манай хуульч нар дунд тусгай төрийн албан хаагч нар байна. Шүүгч прокурор нар байна. За шүүх прокурор болвол өөрөө бид даасан одоо үндсүүлийн одоо институтууд байгууллагууд. Тэр шүүгч өөрөө альва маргаантай холбоотой мэдээлэл хийх боломжгүй байдаг. За энэ бол бид даасан одоо шүүхийн тухай прокурорын хуулиудаар ингээд хаалттай буюу тухайн байгууллагын хэвлэл мэдээллээр дамжуулж мэдээлэл гаргасан. Тухаас нэг шүүгч одоо ийм байна, тийм байна гэж мэдээлэл хийх юм бол тухайн шүүхийг байр суурийг илэрхийлж яана гэж үздэг. Тийм. Энийг бол хариулж ёсцон зөрчил болохгүй байна. Тэгвэл энэ хүмүүс эрх нь өндөгдөөд, эрх ашиг нь өндөгдөөд байна. Одоо яах вэ гэдэг асуудал. Тэгээ энэ дээр бол манай холбоод эрх зүйн орчныг шинчлээд холбоо өөрөө энэ хуульчдынхаа байр суурийг хамгаалж байх хэрэгтэй байна. Тэгээд манай холбоодууд бол өмнөх үед дээр бас яг ийм томоохон асуудлууд дээр бол бас мэдээлэл хийжсэн тохиолдол байгаа. Тэгэхээр магадгүй зөвхөн мэдээлэл хийгээд орхидог биш. Одоо хороод зөвхөн одоо дүгнэлт хийгээд орхидог биш. Энэ цаашаа ямар байдлаар процесс явагдах ёстой гэдгийг одоо хуулиараа нэлээх наривчлан зохицуулах хэрэгцээ өсөж байна. Нөгөө тэгвэр Монгол улсын нийт хүн амын 0.23% нь хуульч нар юм байна. 3 сая 100 200 гас ингээд хувьчлах юм бол 0.2% нь хуульч. Тэгэхээр энэ цөөн хуульчдын эрх ашигыг төр болвол одоо шүүхийн байгууллага, прокурорын байгууллага дээр ингээд үйл ажиллагаа явагдах. За
хууль зохиолох байгууллага буюу цагдаагийн байгууллагууд дээр өмгөөлөгч нар ингээд үйл ажиллагаа явуулах дээр тодорхой харилцааг хуулиар зохицуулж байна. Мөн цаашдаа бол энэ одоо яг хуульчийн статусыг бид нар зөв ойлгомжтой болгоод за ингээд энэ дээр манай одоо хуульчийн эрх зүйн байдлын хуулиар бол эрх зүйн байдлын хууль биш. Хуульчийн үйл ажиллагааны тухай хууль гэх юм уу? Эсвэл хуульчийн бүртгэл цуцлалтын тухай хууль гэдэг юм. Ийм баг хууль шиг болчиход байгаа. Эрх зүйн байдал буюу хуульчийг бид нар магадгүй зөвшөөрлийн өгнө. Тийм байна тий. За явцад гарсан өсөл гомдлыг шийдвэрлэнэ. За хүчингү болох гэдэг юм уу? За энэ дунд одоо хуульчдын ур чадвар мэдлэгийг дэвшүүлэх зорилготой нөгөө жил бүрийн явагдаж байгаа сургалтууд гэр дээтээр хангаж байна. Гэт цаана яг бидний өнөөдрийн яриад байгаа асуудал орхичод. Тийм байна. Таныг хэлсэн чи яг орж ирж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль бол ер нь бол шалгалтыг яаж авах талаар зохицуулдаг л хууль шиг санагдлаа. Таныг сайн ингэж хэлсэн чи. Гэтэл уг нь бол яалтчгүй эрх зүйн байдал гэдээ нэрлэлсэн юм чи бид нар энэ хуульчийн эрх ашиг сонирхол за юу гэж хэлж болно те хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, хуульчийн нэр хүндийг хамгаалах талаас анхаарах ёстой байх. Нөгөө түгээр бид нар өөрсдөө хуульчд байж иж бидний эрх ашиг хамгаалагдахгүй байна те тэрний хөдлөө явахгүй байна гэд сууж байгаа маань бас эмгэнэлтэй л санагдаж байна. Тийм. Загасчны морь усгүй гэдэг шиг хуульчд маань хүний төлөө яваад идэг, адлуулдаг, шүүхийн гадаа гарч ирэхэд л ер нь дайрдаг. Энэ бол өмгөөлөгчнөр өдр одоо шүүхт оролцож байгаа хуульчнаар бүгд мэдчих. За эргүүлээд яг энэ хорооны бас хурал дээр бид нар бас ярилцжсэн нэг зүйл нь юу гэхээр энэ маргаан олон нийтэд гарсан маргааныг шүүхийг шийдвэрсэн шүүгч одоо хүүхэд нь ахлагангийн сурагч гэж. Тэгээд ангийнх нь ахлагангийн сурагч буюу одоо ингээд 16-аас дээш 15 настай ч гэдэг юм ингээд хэвлэл мэдээлэлээр мэдээллийг авангуудаа ангийнхаа хүүхдийг гадуурхаж байгаа байхгүй. Яаж нэг танаа ээж чинь одоо ийм маргаан шийдсэн биз дээ. Ямар муухай юм бэ ч гэдэг юм. Тэгтэл тэр хүүхэд ээжийнхээ сонгосон үндсүүлээр олгогдсон одоо ажил мэргэжлийн чөлөөтэй сонгох эрхээрээ энэ мэргэжлийг сонгосныхаа төлөө хүүхэд нь ангидаа гадуурхалт үүсэж байгаа. Тэгээ энэ бол маш том бид нэр одоо алдаа түтгэлж хараад. Зөвхөн хуульчийн хараад бус байдал гэдэг нь зөвхөн тэр шүүхуралдааны танхимд гэдэг юм уу? Одоо бусад үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзж байгаа орчныг л бүрдүүлээд орох биш. Нийгмээс ирж байгаа хамгаалтуудыг яах вэ? Дайралтуудыг яах вэ? Аюулгүй байдлыг яах юм бэ бид нар? Тэгэд магадгүй эндээс бид юг хараад байна вэ гэхээр нийгмийн энэ захим шүлжээ маш хүчтэй юм байна. Тэгвэл энэ сайн зүйлдээ магадгүй сайн. Одоо тухайлбал нийтээр одоо хүүхд алгуулах гэхэд маш хурдан түгээгдээд хүмүүс одоо олж ийн хүүхдээ олдох юм ийм зүйлүүд байна. За эрэг сайхан мэдээллүүдийг түгээдэг зүйл байна. Тэгвэл сөргөөр ашиглагдаад ирэхээрээ буцаагаад ямар олон зүйлүүдийг бий болох вэ гэдэг зүйл. Тэгэд ажлаа хийсний төлөө үл таних хүнээс будамд явахдаа ялгуурлан гадуурхах, хараалгах, зүхүүлэх гэдэг өөрөө энэ бид нар хүмүүнлэг нийгэм биш л вэ гэж харж байна. За ойлголоо. Энэ сэдвийн хүрээнд бас нэг зайлшгүй яригдах ёстой зүйл. За хуульчийн нэр хүнд гэж ойлголт байна тий. Та ер нь манай хуульчдын за Монголын хуульчдын нэр хүндийг ямар байгаа гэж харж байгаа вэ? За мөн түнчлэн ер нь энэ хуульчийн нэр хүндийг хамгаалах ёстой мó, хамгаалах ёсгүй мó, яг байгаагаар нь байлгах ёстой мó гэдэг дээр хариулт өгөөч. Монголын хуульчдын нэр хүнд хангалттай төвшөнд байхгүй байна. Ер нь бол муу байна гэсэн. Яагаад вэ гэхээр ялагдсан шүүхт ороод ялагдсан шүүхээс гарч ирэхдээ энэ шүүх шудар биш байна л гэж. Өмгөөлөгч нь ажиллаж байгаад мэдээж хэрэг бид нотлох баримт хуулийн дээр ажилладаг учраас альва асуудлыг эргүүлэх боломжгүй. Тийм шийдтэн биш те. Тэгэхэд энэ өмгөөлөгч ур чадваргүй муу юм байна ялагдчихлаа гэж. Нөгөө түүгээрээ хуульчнаар бид нэг мэрэгжилтэй адил түвшинд одоо байгаа бөгөөд нэгэнтээ хайртай байгаа ч гэж уриалмар байна. Зарим одоо хуульчнаар бусад хуульчдыг дүгнээд идэх. Энэ жоохон туршлага муутай. Энэ ер нь ийм
эрүүгийн хэрэг дээр өмгөөл хийж исэн юм. Энэ шүүгч чинь тэндээс ингэж жаад ийм байсан гэдэг ч юм уу. Эргүүлээд ийм яриа бас нэг юм дээр гарч ирэх тусам хуульчны нэр хүнд унж. Тэгээд манай улсад л яг шулуухан ярихад манай улсад хуульчид багаар үнэлэгддэг, ажлын хөлс өнөөдөр үнэлгээ бол бага баг. Бид магадгүй минут 30 секундын нэг дуу дуулж байгаа дуучны, алдартай дуучны төлбөрөөс хэд дахин бага төлбөрөөр хууль зүйн үйлчлэг үзүүлж байна. Мөн тусгай албатын буюу шүүх прокурорын цалин өнөөдөр хангалттай түвшинд биш. Ингэж үнэлэгдээд ирэхээр эргүүлээд нэр хүндийн асуудал яригдана. Нөгөө талаараа нэр хүндийг бид нар мэргэжлийн холбоодууд бас авч явдаг. Тэгэхээр мэргэжлийн холбоодуудын хийх боломжтой эргэцсэн орчин одоо бүрдэх ёстой. Хуульчдын төлөө байх, хуульчдыг хамгаалах, хуульчдын нэр хүндийг өсгөх. Энэ зүйлүүд өөрөө харьцангуй хуулийн дээр хомигдмал зарчим байгаад байдаг. Холбоо ингэнэ одоо өмгөөлчтэй холбоон дээр байгаа. Өмгөөлчдийн одоо эрх ашигыг хамгаалах, нэр хүндийг дэвшлэх, ур чадварыг дэвшлэх ингээл ерхий заалттай. Яг яаж вэ гэд цаашлаад ингээд явах юм бол хаалттай орчин. Тэгэхээр мэргэжлийн холбоодууд эрчимтэй ажиллах ёстой. Нөгөө талаараа хуульчны энэ мэргэжлийн үндсэнийг ямагт хадгалж тэр ёс зүйн дүрм гэдгийг бол маш сайн баримтлах. Ингэснээр хуульчдын нэр хүнд өсөв. Хуульчдын нэр хүнд өссөн байх тусам магадгүй тэр нийгмийг хэр шудраг юм бэ гэдгийг олж харна л гэсэн үг. Энэ улсад шудраг байна уу юу гэдгийг хуульчдаар нь бид дүгдэх боломжтой гэсэн. Маш гоё хариулт байлаа. Би танаас яг саний ярьсан сэдвтэй холбогдуулаад таны өөрийн бодлыг бас нэг юм дээр асуумаар байна. Тэрний юу вэ гэхээр та одоо ингээ хуульчаар олон жил ажилласан туршлагатай. За манай хуулийн орчин, манай хуульчдын мэргэжлийн ур чадвар ямар байдаг вэ гэдгийг мэдж байгаа тийм. За манай хуульчд өөрсдөө ер нь мэргэжлийн ёс зүйгээ хэр баримталдаг юм таны бодлоор? За ёс зүйн асуудал дээр манай хуульчнаар бол ёс зүй сайн. Яагаад би сайн гэж байгаа юм бэ? Тэгэхээр одоо хүмүүс бодож байна. Тэр хуульч чинь энэ хуульч чинь ингээл хүнтэй харьцахтаа дээрлэгсэн, дарангуулсан ч гэдэг юм янз бүрийн юм ярих ба. Тэгээ би тэр хүмүүст нэг юм хэлэх гэсэн. Та өглөө болгон хүмүүсийн амьдрал, эд хөрөнгө, ирээдүйтэй холбоотой хэрүүл маргааныг сонсч сэрж гинэ гэж өөрөө төсөөлөөрэй. Тэгээ энэ үед та ямар төвшөнд байх вэ гэж. Тэр хүн тайван ажралтай байх уу гэвэл үгүй. Дэлхийн стресст өртөх мэрэгжлийн эхний тавд хуульч байдаг. Тэгэхээр юу хэлж ийн вэхээр хуульч бол өөрийн амьдралын зовлон, өрөөл бусдын амьдралын зовлон хамтд нь үрж явдаг ийм гайхалтай хүмүүс. Нэг хүн зөвлөгөө өгөөд тэр хүний дотор байсан нууцыг сонсоод насан туршдаа хадгалдаг ийм хүмүүс. Хугацаагүй. Тэгэхээр нэг хүн нэг л хэрэг өмгөөлөх, нэг л зөвлөгөө өгдөггүй. Хэдэн зуун зөвлөгөө, хэдэн зуун өмгөөл, хэдэн зуун маргаан шидэж, хэдэн зуун хэргийг яллах болон цагаалт дүнлэгээ бичиж. Энэ тэр хүний насан туршийн дотор хадгалагдах ёстой нууц. Энэ мэргэжлийн үнд зүйл. Ийм хүмүүс тодорхой хэмжээнд бухимдал үүсэхүүг үүснэ. Тэгвэл тэд хизээч одоо магадгүй нийгэмдэр байдаг ингэж хүмүүслүүд дайр дурхирдаг ийм хүмүүс шиг байдаг. Тэгэхээр энийг ёс зүйтэй гэж үзнэ. Мэдээж хэрэг 1000 дунд нэг гэдэг юм уу? Асуудал гарахыг үүсэхгүй. Хүн өөрөө төгс биш. Тэгэхээр тэр алдааг бид нэр магадгүй хуульч болгон дээр нялзааж болохгүй л гэсэн. Нэг хэсэг цэцэрлэгийн багш нар хүүхдэд зоддог гэдэг мэдээлэл ирсэн. Сургуулийн цайнаас хүүхдүүд хорлолоо гэдэг мэдээлүүд гарсан. Инкнээс болоод эцэг эхчүүд багаангийн багш, цэцэрлэгийн багшийг бол энэ хүн зоддог хүч хэрэглэгч хүн биш ээ гэж. Маш олон сайн багш нар байгаа шүү дээ. Интэл яг адилхан. Нийгэм байгаа цагт гэмтэрэг байна гэж үг байдаг. Тэрнтэй адилхан нийгэм байгаад хуульч нар байгаа цагт бүх хуульч нар сайхан зан ааштай биш. Зарим тохиолдолд ийм нөхцөл байдлууд үүсэхгүй. Харин манай Монгол улсын одоо энэ хууль зүйн салбарт байгаа хуульч нар бол үнэхээр дэвчээтэй ёс зүйтэй. Яг үнийг хэлэхэд одоо үйлчлүүлэгчтэй үйлчлээд одоо хуульчийн зөвлөгөө өгөөд шугууралдаа төлөөлж оролцоод өмгөөлөөд ял байгуулад буцаагаад үйлчлэгээний төлбөр авчдаг өмгөөлөгч нар маш их байдаг.
Талыг нөгөөд гэрээгээ байгуулсан маргаан шүүхийн дараагаар мөнгө өгнө гэсэн ч байхгүй болсон. Тэгээ би маш олон тийм өгүүлбэр мэднэ. Тийм. Тэгээд манай өмгөөлөгч нар ч өөрсдөө араас нь мөнгө төгрөгөө авъя гэж шүүх мөнгө танд чаддгүй шүү дээ, тий. Тэгэл цагаал тий. Уг нь тэр чинь талуудын хооронд байгуулсан гэрээ үнүүсээ тохирцсон ажил үүргээ хийцсэн юм чинь төлбөр мөнгө авах нь бол уг нь зөв шүү дээ, тий. Тэгэхэд эндээс тэд нар үнэхээр авъя гэд хөдөлтөө чадахгүй чадна. Тийм чадна. Тэгээ энэс би юу хэлэх гээд байна. Манай хуульч нар сайхан сэтгэлтэй. Чимд багшийн хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой гэдэг. Манай хуульч нар энийг бол дотроо бол ямагт хадгалж байгаа. Харин хэрэгжилтэн дээр зарим тохиолдолд алдаа дутагдал гарахыг үүсвэ. Нөгөө талаараа альва улс орны хуульчдын одоо холбоо, мэргэжлийн холбоо, за ёс зүйн хорооч гэх юм уу. Энэ институтууд улс төрөөс маш хараат бусаар байх гэдэг нь их чухал байдаг. Тэгээ манад одоо альва асуудлыг их ус төржүүлдэг. Энэ өөрөө буруу. Манад хэд их юм тал тохоо татах талаар ярьдаг. Энэ буруу. Ингэх тусам л бидний одоо энэ хуульчдын эрх ашиг хөндөгдөн. Тэгээ ингээд эрхэн зөрчигдөж байгаа юм бол тэр орчинд удаан хугацаанд байх боломжгүй л болж. За энэ өмгөөл хийхэ болий, шүүгч хийхэ болий. Ингээд бид нар чадварлаг хүний нөөцүүд маань гарч эхлэх эрсдэлтэй гэсэн. Тэгэхээр энийг зүйлийг яах вэ гэхээр бид л засна. Тэрнээс гаднаас одоо мундаг консалтинг хийгээд зөвлөгөө хийгээд өөрчлөөд ч юм уу ийм зүйл байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэгээд магадгүй энийг үзэж байгаа, сонсож байгаа хүмүүст хандаж бас хэлэхэд та хизээний цагт бас хуульчаас зөвлөгөө авах үе ирнэ. Хуульчаар хамгаалуулах үе ирнэ. Хуульчаар маргаан шийдвэрлэх хэрэг ирнэ. Энэ үед тэр хүмүүс шудраг, хүнлэг, хүний эрхийг дээдлсэн байгаасаа гэж хүсвэл одоо байгаа энэ орчинд энэ сөрөг зүйлүүдийг битгий гэж битгий дайраач гэдэг зүйлийг л хүсье. За миний дараагийн асуулт болохоор та бүхэн яг одоогийн хуульчийн эрх ашиг сонирхлын талаар ярьж байна тий. А ер нь хуульчийн үйл ажиллагаанд халдшгүй байдлын баталгаа гэж байгаа юу? За магадгүй шүүгч нар дээр ч юм уу прокурор нар дээр ч байдаг гэж магадгүй тий. Гэхдээ ер нь хуульчийн мэргэжил халдшгүй байх ёстой мó гэдэг дээр тайлбар хэлвэл. Халдшгүй байх эрх бол үндсэн хуулиар хүн болгонд байна. Аль ч мэргэжил. За наривчсан мэргэжлийн хувьд бид нар юу гэхээр за шүүхийн хууль дээр бол нэлээд томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. Тухайлбал шүүгчтэй улс төрийн удирдах албан тушаалтнууд бол шууд харилцах хоройтой. Ангисанд бол нөлөөлийн мэдээллийг хийсэн байх хэрэгтэй. Мэдэгдэх хэрэгтэй. За шүүгчнэрт мөн өөрсдөө хамгаалах юм зүйл орчнууд байна. Бусад хуульч болон өмгөөлчтэй хувьд энэ харьцангуй сул хэрэгцээ орчин байхгүй. Магадгүй үгдийн би ийм одоо гаднаас халдлага юм уу нөлөөл хийх гээд байна гэх юм бол игэл жирийн яг иргэнтэй адилхан тухайн хүнийг цагдаад л хандаж мэдээлэл өгөөлгдөг ийм зүйлтэй. Гэтэл өмгөөлөгч бусад шүүх уралдаанд оролцоход тухайн хэрэгт байгаа нууцын мэдээлэлтэй танилцж бол. За тэнд байгаа эрх ашигтай холбоотой бүхэл зүйл мэдээллүүдийг авсан баг. Энийг задруулахгүй байх, хадгалах гэдгийг хуульчсан юм. Энэ гаднаас ирж байгаа дарамт шахалтын үед яаж хуульч нараа хамгаалах юм бэ гэдэг бол байхгүй. Нөгөө талаараа бид юу гэж яах вэ гэхээр ийм учраас зарим төрлийн маргаан дээр өмгөөлөгч нар татгалзаад байгаа. За ялангуяа одоо эрүүд дээр бол гэмтэрэг үлдсэн тодорхой хүмүүсийг өмгөөлөгч олдохгүй байна. Эргүүлээд юу гэдгийг зарим өмгөөлөгчнөр дээр гарч байгаа зүйл нь юу гэхээр энэ хэргийг би өмгөөлвөл магадгүй одоо ойр тойрон одоо намайг мэддэг хүмүүс миний талаарх үнэлэмж буучих болов гэж айцтай байна. Гэтэл бид юу гэлээд байна вэхээр анхын барын холбоо гэдэг их Британд байгуулагдаад одоо энэ Америкт байгаа том барын холбоо, улсын холбоо. Европ өөрөөсөө бас яг энэ барын холбоо хөгжүүлсэн байна. Гишүүн орнуудаа. За Африк дээр хүртэл байна. Тэгээ Монгол бол одоо энэ олон улсын барын холбооны бас нэг хэлбэр Монголын уулчтай холбоо гэдээ явж байгаа. За тэгэхээр энд байгаа бид нар магадгүй юу гэхээр тэр хамгаалтын зүйлийг холбоодууд яах вэ гэхээр
зөвхөн одоо юу гэдгийг хууль зохиолох байгууллагатай хамтраад хийгээд байхаас илүүтэйгээр тэр нийгмийн гаднаас нөлөөлөх нөлөөлөл төр ажиллах хэрэгтэй юм билээ. Тухайлбал Монгол улсын төрийн байгууллагын хамгийн одоо захим орчин сайн ажилтдаг чинь цагдаагийн нөө дотроо тэр дундаа нөө зам тээврийн салбар шүү дээ. Одоо хүн болго яарад яах вэ гэдэг үгийг сонсохоор мэддэгтэй адилхан. Тэгэхээр юу хэлж ийм нөхөр хуульч нарын одоо үйл ажиллагаа гаднаас нөлөөлөхгүй байх нь нийгмийн шударгасыг тогтоож гинэ гэдгийг л маш сайн ойлгоод за нийт төлөө соён гүйгэрүүлэх ажлууд бүх нийтийг хамарсан юм төлөвлөгөө төсөл арга хэмжээгээр хэрэгжүүлэх. Эргүүлээд хуульч нарыг эрсдэлтэй нөхцөл байдалд ороход ямар аргачлалуудаар өөрсдөө хамгаалах ёстой гэдэг энэ зүйлүүд хийх ёстой байна. Эрсдэлтэй нөхцөлийн үнэлгээг бол олон улсад олон салбарууд хийж эхэлж байгаа. Тухайлбал банк санхүүгийн ажилчдаар бол одоо нэг мөнгө хууль бус их өсвөртэй мөнгийг таних талаар заавал одоо тусгаалсан мэрэгчлэлтэндээ бай гэдэг. Санхүүгийн зөвлөгөөр бол одоо энэ банк ус санхүүгийн байгууллагууд энийг хийсэн. За Монгол банк одоо тэр хамтраад бол энэ банкн дээр энэ зүйлүүд хийж байна. Тэгэхээр яаж нэхэр мэрэгжлийн үйл ажиллагаа буюу ажлаа хийх явцдаа эрсдэлд өөрөө орж байгаагүй талаар тэр зүйлийг урьдчилан тооцох нөхцлүүдийг бүрдүүлэх. Магадгүй одоо өмгөөлөгч мэдэндээ үйлчлүүлэгч бол би одоо л завтаа болчлаа гэд ажлын цаг буюу одоо шөнийн 10 цагаас хойш шөнийн цаг байж баг уулзъя гэж ярьж. Гэтэл нөгөө өмгөөлөгч тэр болгон дээр ингээл очиод одоо хяналтын камергүй орчинч байдаг юм. Гадаа гудамд уулзаач гэдэг юм. Гэх мэтлийн ийм зүйлүүд гарвал өөрөө хэрхэн хамгаалах вэ? Буюу хувийн аргын хамгаалтууд. За магадгүй зүгээр хуулийн дээр бол гэр чохрогчийг хамгаалахтай адил байдлаар дохуучин байсан нь дахралгүй. Тэнтэй адилхан байдлаар тухайн маргаантай холбоотой эрсдэл нөхцөл үүсгэхэд тухайн өмгөөлөгч хуульчийг хамгаалтанд авах. Энэ зүйлүүдийг илүүх одоо хуулийн нарийн зохицуултуудыг оруулах шаардлага байна. Харин тэр холбоодууд, мэрэгжлийн холбоодууд бол хуульчдыг энэ нөхцөл байдлаар орохоос урьдчилан сэргийлэх, нийгэм лөө урайлга төвшүүлэх. За хуульчтай давтан сургалтын дээр энэ зүйл рүү анхаарах гэдэг юм. Ийм зүйлүүд хэрэгтэй. Тэгээ магадгүй зарим хуульч нар маань сонсоод бодох байх л та. За гайгүй дээ гэж. Тэгэхээр мэдээж хэрэг одоо зарим хуульч нар тийм өдөр болгон ийм асуудалтай хэд хүнд нөхцөл байдалд орохгүй байгаа учраас гайгүй хаа гэж. Гэхдээ бид ирээдүйд ийм зүйл бий болж болзошгүй учраас хуульчдын хувьд бас энэ талаар бол аль болох судалж тэрийг хууль тусгуулах, за холбооны одоо дотоод дүрм журм, за бусад нөхцөл байдлууд ингээд ярьж хэлж явах шинжлэх шаардлага бол байна л гэж харж байна. За би болохоор одоо танаас нэг юм асуумаар байна. За Монгол улсын хуульчдын эрхийг хамгаалахын тогтолцоо тий. За олон улсын түвшиндөө хэр нийцдэг юм? Бид нэр ер нь хоцорсон байгаа юу гэдэг дээр та хариулт өгөөч. За би нэг судалгааны юунд харж ирсэн. Монгол улсын манай хууль тогтоомж олон улсын болон зарим улс орны хуулиуд дээр харьцуулж үзье. Гэж өөрийнхөө мэрэгжлийн талаар бас ингээд сонирхож судлаа шүү дээ. За ингээ харахаар манайх бол хуулийн дээр яг олон улсын эрх зүйн баримт бичгүүд, за бус улсын энэ хуулийн заалтуудыг бол маш сайн оруулж чадсан. Яг харах юм бол одоо юу гэдгийг мэрэгжлийн үйл ажиллагаа хараат бас байх, нөлөөнд автахгүй байх гэдэг байгаа. Тэгээд юм зохицуултыг харахаар. Тэгээ манай хуульчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрм хүртэл маш сайн бичигдсэн дүрм шүү дээ. Тэгэхдээ хэрэгжил тал дээр бид нар асуудал байна. Тэгэхээр тэр хууль дүрмдээ биш, түүнийг хэрэгжүүлэх механизм гэж яриад байгаа тийм. Энэ дээр асуудал байна. Энэ асуудал дундаа юу байна вэ гэхээр хуульчийн үүрэг, баримтлах зарчим, хориглох зүйл гэсэн энэ зохицуулт, энэ тусгсан зүйлс маань их байт юм бэл. Хуульч ямар эрхтэй вэ гэд ирэхээр зөвхөн үйлчлүүлэгч хууль зүйн зөвлөгөө өгөхдөө ямар эрх хэдлэх вэ гэдэг буюу яг мэрэгжлийн үйл ажиллагааны эрх багт. Тэр хуульч бол нийгэмдэр байгаа хүмүүсээс тодорхой мэрэгжлийн хувьд, эрсдлийн хувьд өөр орчинд ажилладаг гэдгийг бид нар бас олж харж түүний баталгааны асуудлуудыг ярих хэрэгтэй. Шүүгч прокурор бол харьцан өөр. Нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгааны асуудлууд өөрөөр яригдана. За тэрүүний өндөр насны тэтгэл гарсны дараах урамшууллын асуудал гэдэг юм өөр зүйл. За тэтгэврийн насны асуудал эрт байдаг тийм энэ зүйлүүд байгаад байна. Тэгэхээр энэс бусад за нотроод бусад хуульч өмгөөлөгч энэ дэр бол
төдийлөн энэ хамгаалтын асуудал байхгүй. Яг одоо зүгээр яг энгийнээр хэлэх юм бол хуулийн дээд сургууль төгссөн эрхцүүч 2 жил одоо тасралтгүй мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад нийгмийн даатгалаа төлөөд хуульчийн шалгалтанд ороод тэнцсэн хуульч хоёрын хувьд төдийлөн зөрүүтэй эрхцүү статусгүй болчиход байгаа. Тэгээ яг эрхцүүчээс нь хуульч маань яаж ялгараад байгаа юм бэ? Яг мэргэжлийн үйл ажиллагаа л гэдэг. Яг тэр нь юун дээр вэ гэж. Шүүхтэр очин яг адилхан л итгэмжлэр ингээ орж байна. За яг компаниуд бол ажил авахдаа бол хуульчийн гэрчлэгээтэй болвол магадгүй цалин жоохон өндөр тавьж өгдөг. Тийм давуу тал болно л гэж байгаа шүү дээ. Тэрнээс бол яг адилхан төвшөнд байна. Тэгтэл энэ нөгөө холбооны гишүүн хуульч гэдэг нэрийг авцсан. Ийм хүн дээр магадгүй үүргийг тавиад бид нар ингээд татвартай ингээд сургалтанд сууж байгаа гэдэг. Энээс гадна тэгвэл тэр хүнд ямар дэмжлэг, хамгаалалт тий? Альва ийм баталгаа юу байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирээд. Тэгээ энийг бол хөгжүүлчиж хуульчд өөрсдөө яг өөртөө итгэлтэйгээр хуульд болон ёс зүйн дүрмдээ захирагдаж ажиллах, амьдрах ийм боломжууд нэгдэх юм байна. Тэгэхээр бид бол цаасан дээр бол олон улсын энэ зохицуулт жишг зүйлийг бол сайн хийж чадсан. Энийг харин хэрэгжүүлэх гэдэг зүйл дээр дутагдaltaй гэвэл дутагдaltaй. Тэгээ түрүүн хоёлаа бас өмнө ярьж байлаа шүү дээ. Манай мэргэжлийн үйл ажиллагааны хөлс бол үнийг хэлэхэд бол ердийн босод мэргэжлээс харьцуулахад бол бага хөлсд. Хүмүүс болохоор одоо өмгөөлөгчийг одоо тэдэн саяар гэрээ байгууллаа их мөнгө байна гэж. Гэтэл тэр маргаан дуустал 2 жил дамлаахад тэр хүн бараг 700 хоног тэр хүнд үйлчлэгээ үзүүлж байгаа. Үйлчлүүлэгч уцаар яриад за хэрэг яаж байгаа, юу болж байгаа. За энэ хугацаанд өмгөөлөгч яах вэ? Тэр хэрэгээс салаагүй хариуцлага үүрээд явж байгаа. Тэгэхээр магадгүй тэр авсан мөнгөө өдөр болгон хуваах юм бол өдрийн хэдэн төгрөгийн хүн энэ хүнд би цалин өгж байгааг гэдээ тооцож бас үйлчлүүлэгч маань бодоод үзээрэй. За магадгүй одоо гэдэг юм. За 600 мянган төгрөгөөр нэг зөвлөгөө аваад ингээд шүүх хуралдаан дээр оруулахаар боллоо гэж бодъё. Маш багаар бодож чинь те 600 мянга. За ингээд нэг жил яваад тухайн маргаанд дууслаа гэж бодъё. Тэгэхээр өдөрт 600 мянгаыг 365 хоногт хуваахаар одоо нэг өдрийн цалин хэд байна вэ? За тэгвэл ийм цалингаар та юу н өөртөө хүн хөлсөлд авч ажилуулж чадах уу гэдэг асуудал. За ийм байдлаар бодох хэрэгтэй байна. Тэгэхээр эндээс эхлээд бид нэ одоо магадгүй нийгэм маань зөвөр ойлгох. За хуульчд маань өөрсдөө бас зөвөр илэрхийлэх. Холбоодууд маань бас хуульчдын төлөө үйл ажиллагааны нэрийг улам идэвхжүүлэх. Ингэснээр хуульчдын эрх ашиг хамгаалагдах. Хуульчд өөрсдөө эрх ашиг хамгаалбал хараат бус байх нь нийгэмд өөрөө шударга ёсыг тогтоох гол суурь л болоод байна. За би өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор танаас бас нэг асуух зүйл байна. За бусад оронд одоо бусад улсуудад те хуульчийн эрхийг хамгаалахад хэрэгэлдэг тийм онцгойлсон арга туршлага гэж байна уу? Та тийм зүйл судалж харж байв уу? Одоо жишээ нь манад хэрэг байхгүй л тийм одоо арга хамгаалалт хэрэгсэл гэх юм уу? Яг манад бол нэг юм байгаа. Ердийн хуулиудаар зохицуулж байгаа хувийн загтал харилцаа орон байр тэр ингээд мэдээллүүдийг нууцлана гэдэг хувийн мэдээлэл хамгаалалтаар зохицуулсан байна. Яг тухайлсан зүйл дээр юу байна вэ гэхээр бид нар тусдаа энэ харилцааг авч үзэх ёстой. За олон улсын хуульчдын холбооны энэ стандарт дээр бол юу гэж юм гэхээр үйлчлүүлэгчтэй харилцах тэр бүхий л харилцааг нууцлж. За энэ дээр төрийн ямар ч чиглэлийн байгууллага орж танилцах хэрэггүй байх хэрэгтэй гэж. Тэгээ манад бол яг энэ талаар нь харах юм бол бас хэцүү. За нэг жишээ авъя, нэг тайлбарлахад. За өмгөөлөгч А Б-д хууль зүйн тусалцаа үзүүлж илаа. За ингээд А Б-гийн хоорондох мэдээлэл бол нууцлалын зэрэгтэй байгаа. За тэгэхээр яаж юм нөхөр тухайн А гэдэг өмгөөлөгчийг Б-тэй холбогдох талаарх загтал харилцаа утасны гэдэг юм одоо энэ бүхий л зүйлүүд солилцсон эдгээрийн баримт бүгднийг танилцсан ихээр одоо ерхий манайх бол хуулиар хамгаалж байгаа. Гэтэл олон улсад яаж юмхэр тусгаасан нууцын зэрэгэлтэй харилцаагаар авч үзэж байгаа. Харин тийм. Тэр ихтгэл манай зарим өмгөөлөгчнөр тэгж яриад байгаа шүү дээ. Өмгөөлөгчдөр гүйцэтгэх ажиллагаа хийгээд байна. Тийм одоо яг энэ дээр би ярих. А тэгэхээр яаж юмхэр Б-тэй холбогдуулсан асуудлаар биш.
төрийн тусгай чиг үүрэг бүхий албан тушаалтан өөр хэрэг сэжигтэн байдлаар мэдээлэлд нь нэвтрээд А өмгөөлөгчийн Б-тэй харилцааг олж авах эрсдэл байна гэж үзэж байна. Тэгээ бид нар бол энийг бол тэр олон улсын стандарт юу гэхээр энэ бол зэрэглэлийн одоо хамгаалтын мэдээллийн хамгаалтын зэрэглэлийн дээгүүр байх хэвээр. Ямар ч нөхцөлд энтэй одоо халдахгүй байх. Та Б-тэй юу ярьсан бэ? Энэ талаар мэдээлэл өгөх биш. Өөр байдлаар одоо мэдээлэл олж авах гэдэг шүү дээ. Аа одоо юу гэдгийг өөр зөрчлийн гэмтэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн байна. Тэгэхээр таныг шалгана гэд орон байр, ажлын байранд юм шалгалт хийгээд уцлаг гэдэг юм одоо компьютерт нь үзлэг хийх явцдаа Б-тэй харилцаа мэдээллийг олж авч болохгүй л гэсэн үг. Хэрвээ ийм зүйл байх юм бол тусгаарлаж иж тухайн мэдээллийг салах хэрэгтэй. Гэд үзэхээр бид яаж юм хэр хэд ерөнхий бас зохицуултууд яваад. Хуультай хамгаалт байгаа л гэдэг. Гэтэл тэр зүйлийг ямар төвшөнд одоо хамгаалаад байгаа юм. Бас л их хэрэгэлзээтэй. Тэгээ одоо бас яг түрүү манай болдоо өмгөөлөгч маань хэлж хөтлөгч маань гүйцэтгэх ажиллагаагаар мэдээлэл болж аваад. Энэ л өөрөө л хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хараад тус байна л гэсэн. Тэр өмгөөлөгчийн утсыг чагнаад байдаг юм бол тэр өмгөөлөл үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихлоо гэсэн. Дагаад байдаг те хэдэн цагт тэнтэй уулзаад байгаа өмгөөлөгчийг дагаад байна гэдэг чинь мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж байна л гэсэн. За шүүгчсэн ялгаагүй шүү дээ тийм ээ. Шүүгчийг одоо маргаан шийдээ дууссан, ажлын цаг дууссан, хинтээ уулзах, ямар хүнтэй уулзах, ямар хүнлөө имэйл бичсэн байх. Энэ бүгдийг ингээд ирэх юм бол өөрөө энэ хараа тус байдал алдагдчих. Тэгээ энэний цаана бол эргүүлээд магадгүй хардталтад үүсэж байна. Энэ ямар байдлаар одоо айц давтуулах те. За ингээд тухайн хэрэг маргааны шийдвэрлэлтэнд нөлөөлөх гэдэг ийм зүйлүүд гарч ирнэ. Тэгээ нийтлэг байдлаар яг хуульчийн үйл ажиллагаа өөрөө яагаад бид нар тусгай лиценз буюу зөвшөөрлийг ингэж шалгалт өгж аваад байгаа. Тэгэхээр энэ зөвшөөрлийг авч яана гэдэг чинь бид өөрсдөө магадгүй одоо тэр үйлчлүүлэгчийн за хуулийг хэрэгжүүлэх олон одоо зохицуултыг дагж мөрдөж байгаа. Тэгвэл түүнийгээ зэрэгцээ бид нар хамгаалтанд байх хэрэгтэй. Тэгжий цаана энэний цаана юу вэ нөхөр иргэний нөгөө эрхийг хангаад байгаа шүү дээ. А өмгөөлөгч Б-г үйлчлэгээ үзүүлж чинь хууль зүйн тусалцаа үзүүлж чинь. Тэгвэл Б-гийн нууцлалаа хамгаалах гэдэг тэр өмгөөлөгчтэй байх. За цаашлуу тэр шудраг шүүхлэх эрх гэдэг юм уу? Маш олон үндсэн эрхүүд маань хамгаалагддаг ач холбогдолтой. Хэрвээ нэг буруу зүйл буюу одоо энэ хараа тус байдал алдагдахад босод хуульч нар цаашид үйл ажиллагаа явуулахад эрсдэл үүсэж байна. За манай нэвтрүүлэгт 2 минут үлдсэн байгаа юм байна. Өнөөдрийн ярилцсан сэдвийн хүрээнд би танаас нэг ийм л асуулт асуумаар байна. Тэр нь болохоор за нэвтрүүлгийн эхэнд та бүхэн ярьлаа те хуульч эрх зүйн байдлын тухай гэж хууль байгаа. Энэ хууль төр хуульчийн эрх ашиг, за хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд нэмэлтээр өөрчлөлт оруулах ёстой гэх юм бол ямар утга агуулгатай өөрчлөлт орох ёстой гэж таарж байгаа вэ? Мэдээж бас тодорхой хэмжээнд хууль эрх зүйн орчин байгаа ч гэсэн миний бодлоор бас нэг харилцаагаа дутуу зохицуулсан юм шиг надад санагдаж байна. Тэр нөгөө би түрүүн ярьсан нэг судалгаа хийгээд өөрийнхөө мэргэжлийг олон улсад ямар байна. Нэгдүгürt ерхий суур одоо эрх зүйн шинжилсэн найруулга гэж бид нар нэрлэдэг байдаг. Хуулийн шинжилсэн найруулга зарчгүй шаардлагатай байна. Яагаад гэхээр хуульчийн эрх зүйн байдлын хууль батлагдсанаас хойш өмгөөлийн тухай хууль, шүүхийн тухай, за прокурор ингээд хуулиуд шинжилгээтэй явчихаар эрх зүйн байдлын хууль маань өөрөө хоорондын уялдаа холбоотогдсон. Тэгэхээр ерхий шинжилсэн найруулга шаардлагатай. Хоёрдугаарт нь хуульчдын эрх зүйн байдлыг тогтоож явал хуульчийн эрх, хуулийн ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизм холбоондоо байх ёстой юм уу? Эсвэл төрийн маргаан шийдвэрлэх, за хууль зохиолох байгууллагууд дээр тодорхой чиг үүргээр тусах ёстой юм уу гэд энэ зүйлүүд орж ирэх ёстой. За давхар зөвхөн шалгалт, за явцын дундах сургалт, татвар гэдэг юм уу? За хуульчийн эрхлэх үйл ажиллагаа түтгэлзүүлэх, за цуцлах холбоотой асуудал, хуульчдын холбооны одоо зөвлөлийн гэдэг юм хороодын эрх хэдрээд гадна би одоо дан ганц хуульчийн энэ хуульч гэдэг хүн өөрөө нийгэмдэр хинбэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй юм. Ингээд хуульч гэдэг хүн бол ийм байна гэдэг тодорхойлоод тэрний дагуу гаргаж байгаа нийгмийн харилцаан дээр энэ хууль дээр алиг нь хуульчлах бай. Бүхий зүйлийг хуульчлах боломжгүй учраас мэдээж хэрэг бол
одоо ёс зүйн асуудал гэдэг юм уу дотоод дүрмээрээ зохицуулж гэдэг юм байлаар орж ирнэ. Эргүүлээд эрх зүйн байдал гэдэг чинь эрх үүрэг, хариуцлага энэ бүгдийн цогцойлгол байх хэрэгтэй. Гэтэл бид нэр одоо ерөөсөө зарчмын ийм зарчмаар ажил ийм үүрэгтэй шүү. Үүргээ биелүүлэхгүй ийм хариуцлага тохиолдсон. Тэгвэл эрх ашигыг хөндөгдөөд ирвэл яах вэ гэхээр хуульч хүн байгаа юм чинь нөгөө өөр өвчрөө оллоо гэж болохгүй. Ягаад тэгэхээр түрүүн бид урдсан те зарим хуульч нар дуурай гэд ажил мэргэжлийн чиг үүргийн дагуу, хуулийн дагуу тэр болгоно ингээд надад ийм нөлөөлөл байна гэж дуурах боломж байхгүй. Тэгээ энэний төлөө бол дуурах боломжийг гаргаж өгсөд. Эргүүлээд холбооны эрх хэмжээг бас нэмэгдүүлэх энэ төр бас шаардлага гарч байгаа юм л да. Тэгэхгүйгээр одоо холбоо ажил гэдэг тэгээ холбоо хууль заасан эрхийн асуудал. За магадгүй төлөөлөлөөр хуульчдын холбоо хуульчдын төлөө шүүхт хэмжил гарах болон хууль зохиолох байгууллага руу гомдол өргөдөл гарах боломж байгаа юу гэдэг. За энийг нэгэд ирэх юм бол мэдээж холбоо ажиллах болох уу. За энийгээ дагаад магадгүй хуульч өөрөө хуульчдын холбоогоор дамжуулах, гүмгүүлийн холбоогоор дамжуулахгүй. Энэ баг өөрийн бас сонголтын асуудал байна. Шударга шүүхээр шүүлэх эрхтэй болохоос үүрэгтэй биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр хүн бол энэ зүйл дээр би ямар нэг маргаангүй гэдэг асуудал байна. Гэт олон зүйлүүд байгаа юм билээ. Тэгэхээр бид нар бол цаашд бол улам сайн хуультай байгаа энэ хуулиа улам сайжруулад явах боломжтой. За баярлалаа танд. Үзэгчтэй терминал 1 тэг хөтөлбөр хууль өргөцсөн болон энэ удаагийн дугаар та бүхэн түрлээ. За өнөөдөр Монголын хуульчтай холбооны гишүүн хуульч Амар санаа за хуульчийн эрхийн талаар тодорхой мэдээллүүдийг өглөө. За ингээд эх 7 хоногт энэ өдөр энэ цагтаа иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.